За жил бүрийн хавар 5 сарын ихээр манай сургууль тайлан төдөрлөгийг хийдэг байгаа. 2013 оноос хойш бид нар тайлан төдөрлөг, нээлттэй хаалганы өдөрлөг, одоо амжилтын баяр гэдэг арай ондоогоор нэрлэжсэн боловч жил болгон тасралтгүйгээр бид бүхэн тухайн хичээлийн жилийнхаа тайлан болгож тухайн хичээлийн жилд хүүхдүүдийнхаа сурсан мэдснийг бас эцэг эхчүүд олон нийтэд таниулах зорилгоор амжилтын баярыг зохион байгуулдаг байж байгаа. За аймаг орон нутагт маань энэ сайхан спорт цогцлбор баригдсанаас хойш одоо энэ цогцлбортой бид бүхэн амжилтын баяраа 2 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ жилийн амжилтын баярын гол онцлог бол одоо сургууль бид бүхэн энэ хичээлийн жилд бол хүүхдүүдийнхаа хичээлээс гадуур хууль ажиллагаа буюу дугуулсан секцээр хөгжлийн асуудал дээр нэлээд анхаарч ажилласан. За тэр ч учраас хүүхэд болгоныгоо дугуулсан секцд хамруулахыг хичээсэн. Манай сургууль одоо хамгийн дээдлэн 4 дугуулсан секцэд хичээлж байгаа хүүхдүүд бас байна. За 2-оос 3 дугууланд хичээлж байгаа хүүхдүүд нэлээд олон байна. Энэ хичээлийн жилийн хувьд бол нийтдээ хорцсон тоогоор 800 гаруй хүүхэд маань ямар нэгэн дугуулсан секцэд хичээлээс бус цагаар өөрсдийгөө хөгжүүлсэн байна. За энэ хичээлийн жил энэ олон хүүхдүүдээс маань маш олон амжилтууд ингээд гарсан. За олон улсын болон Азийн чанартай тэмцээн уралдаанд манай сургуулиас 9 хүүхэд, за улсын чанартай тэмцээн уралдаанд 120 гаруй хүүхдүүд медаль авсан байна. Бүсийн чанартай за аймгийн аврах шалралт албан ёсны тэмцээн уралдаанаас нийтдээ ингээд нийлээд манай сургуулиас ингээд 404 хүүхэд маань өнөөдөр ингээд амжилтын баяраа ингээд тэмдэглэж одоо алдаршиж байна гэж ойлгож байна. Энэ бол одоо манай сургууль дээр одоо хичээлж байгаа дугуулсан секцүүд 17 дугуулсан секц байна. Бусад дугуулсан секц одоо юу гэдэг спорт орон дээр явагддаг одоо гадны өөр хүүхд хөгжүүлэх үйл ажиллагаанд хамрагддаг сурагчид бас нэлээд олон байна. За өнгөрсөн жилдээ ингээ харьцуулж үзвэл өнгөрсөн жил бид нар манай хүүхдүүд нь 260 гаруй хүүхдүүдийн амжилтыг бид нар тэмдэглэжсэн бол энэ жил 404 болж бас өссөн байна. Энэ маань бас нэлээд ингээд хичээлээс гадуурх үйл ажиллагаа дугуулсан секц маань амжилттай явж байгааг илэрлээ гэж ойлгож байна. За ингээд энэ бүхэн бидний амжилтын баярыг бас зохион байгуулахад хамтран ажилласан одоо Бин тамир спортын газар, за боловсролын газар, Баруун урт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, за өсөх дэлгэр ундрах компани, за манай сургуультай хамтран ажилладаг байгууллагууд болон эцэг эхчүүд та бүхэндээ баярлсан талархснаа илэрхийлье.